Мауричуудад Нью-Зеландын газар нутгаар хаасайгүй нэг тардсан байралтай биш. Маури хүн үзээгүүд бас одоо хөөрхөн юм болно. За энэ нөхөчнүүд одоо зарим нэг тийм өөрсдийн нутагч байсан суурин, тосхон, жижиг хот маягийн газар бол бөөндөө амьдардаг. За нэг хийгээд одоо ажил хөдөлмөр хийгээд гавьяад байгаа юм бол энэ мауричуудад бол байхгүй. Үндсэндээ бол боловсрол багтай нэг ажил хий гэж бодоод байдгүй. Залхуудууд халын нэг зэрлэгдүү омгийн одоо тус энэ нөхдүүдийн биеэр бол гүйж байна. Өнөө хүртэл бол одоо энэ нөхөд бол бас нэг тийм соёл иргэншлийн рүү орох дургүй юм уу? Нэг бол одоо орж чадахгүй байгаа юм. Нэг л учир байна. Ингээд ийм уулан дотор модон дотор л одоо ингээд энэ нөхдүүд чинь хэсэг бусгаараа амьдардаг. За тэгээд нэг одоо Европ нөхдүүдтэй нэг суугаад гэрүүл болоод байсан бол байхгүй. Голдуу өөр хоорондоо суун, цөөхүүдээ үлдсэн. Бас л анхаарахаар. За энэ нэг маори хэлээр бол одоо баргийн хүн бол энд бол ярихгүй дээ. Албисны хэл бол үндсэндээ англи хэл. Маори хэл гэж байгаа боловч энүүгээр бол одоо хүн амын нийт 3 орчим хувь нь ярьд юм уу да. За энэ кивичүүдийн бөгөөд маоричүүдийн шүтдэг нэг зүйл бол энэ сум могоо гэдэг юм уу нэг юм загас байна. За энийг бол их шүтэн биширд юм байлаа. Энэ бол одоо их тийм хүнд бол их сайн сайхан зүйлийг ацардаг их тийм ээлтэй их зөөлөн их сайхан амтан гэж. Намайг харахад бол одоо их эвгүй мухаа могоо шиг атралцсан юм байлаа. За ийм одоо энэ гэзэр гэдэг юм дороосоо одоо энэ аршаан ч юм уу одоо би бол энэ учрыг нь бол олоогүй. Одоо ийм даралтаар бол ус нь бол одоо маш хүндэр төөрдөг дороосоо буцалж байгаа хэтэ ийм сонингач хэлбэрүүд үгүйх гаргадаг. Юу вэ гэхээр зэрэг энэ орон нутгийнхаа байгаль энэ сайхан үзэгсэлэнт газруудыг бол маш их сайн ашиглаж нэг доор өөрөөр хэлбэл жуулчин ирээд шууд одоо унаанаас буухад бол мэдээллийн төвн байж гэн мэдээллийн төвөөс хаан буух уу ямар буудалд буух уу гэдэг газараа очиод буудалдаа байрлаад мэдээллийн төвөөс ямар юм үзэж болох уу ямар гайхамшигтай хөтөлбөрүүд байгаа гэдгийг бол бүгдийн нэг доороос өөрөөр хүний төлөө бүх юмыг зориулаад авсаархан юм жижигхэн хотуудыг бол маш сайхан хөгжүүлж чадж байна. Ер нь бол Шинэ Зеландийн эдийн засгийн хамгийн том салбар бол үйлчилгээний салбар юм байна. За энэ үйлчилгээний салбар бол 67 шахуу одоо хувийг эзэлдэг юм байна Шинэ Зеландийн эдийн засгийн. Тэгэхээр зэрэг манай зарим эдийн засагчид ярьдаг улс орон бол заавал үйлдвэрж жээж одоо хөгжих учиртай энэ төр гэдэг. Шинэ Зеландийн жишээ бол эсрэг байна. Өөрөөр хэлбэл 67% нь үйлчилгээний салбар 27% нь болох төр зэрэг мал аж ахуй. Тэгээ үлдсэн зөвхөн нэг 10 хүрэхгүй шахуу хувь нь бол одоо үйлдвэрийн салбар байх жишээтэй. Энэ Шинэ Зеландийн жишээн дээр ингэж хөгжиж болдго юм байна, ингэж байгалаа ашиглаж болдго юм байна, ингэж дэлхийн одоо сая олон улсуудыг нутагтаа хацарч тэдний одоо өөрөөр хэлбэл мөнгөөр улсаа хөгжүүлж иж болдго юм байна гэдгийг бол маш сайн харуулсан байна. Энд бол дид бүтцэд холбоо салбар бол хамгийн сайн хөгжсөн байна. Тийм ч учраас Шинэ Зеландид аялахад бол ямар нэгэн асуудал проблем болоолог. За мал аж ахуй гэхэд бас л манайтай адилхан одоо ингээл замаар явж байхад бол мал аж өчнөө сайхан мал харагдаж байна. За энд бол Шинэ Зеландийн алдартай одоо сүүний чиглэлийн хар тарлан үнэ одоо зөндөөл бэлчиж байна. За нарийн ноосны чиглэлийн хонь маш их байна. Өөрөөр хэлбэл монголчууд бидний одоо уламжлалт энэ сайхан мал аж ахуйг бол эрчимжүүлээд энэ жоохон газар дээр одоо бодоод үзвэл манайхаас 6-7 дахин жижиг одоо газартай орон шүү дээ. Тэгэхэд ийм жижигхэн газар дээр мал аж ахуйгаар амьдраад болоод байна. Мал аж ахуйгаа эрчимжүүлээд энэ малын бүтээгдэхүүн нь бол Шинэ Зеландийн экспортын хамгийн том одоо хувийг эзэлж байгаа одоо бүтээгдэхүүн байдаг юм байна. Өөрөөр хэлбэл нөгөө мах, ноос, сүү энэ Шинэ Зеландийн эдийн засгийн одоо нуруу болж явж байна гэж хэлэх байна. За эцэст нь Шинэ Зеландд бол яагаад энэ бүх юм ингэж хөгжөө хүний амьдрал ийм нэлээд дээр яваад байна гэхээр одоо дотоодын нийт бүтээгдэхүүн нь 100 тэрбум доллар давсан байна. За нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн болох зэрэг 26 мянган доллар давсан байна. Тэгэхээр зэрэг энэ эдийн засгийн эрчтэй хөгжлийн нэг үндэс, нэг томоохон үндэс нь бол юу вэ гэхээр зэрэг Шинэ Зеланд олон улсын зэрэглэлээр хээл хахуулгүй орнуудын 1 номерт одоо бичигдэж явж байгаа. Эхний одоо 5-д
орж байгаагаараа бас сонслог байна. Сая хэлдэгтэй хоёроо би бол нэг талаар санал нэг байна. Нөгөө талаар бол бас зовлон байна манайд бол. Шинэ Зеланд гэдэг ингээд бол жилийн 4 улиралд мөнх ногоорноороо байдаг. Цаг уурын нэгэн тааламжтай нөхцөлд газар нутгийн байршилтай хүн ам ихтэй манайхыг бодох юм бол за ингээд үзэх юм бол энд бол одоо юм хөгжих мал аж ахуйг одоо шинэ эрчимтэй хөгжүүлэх газар тариалангаас их ариун ургас авах гэж давуу талууд манайхыг бодох юм бол байгаа биз шууд энэ улсыг өөрийнхөө улстай харьцуулж жишгэд бол бас учир дутагдaltaй гэж би хэлэх гээд байна. Манай цаг агаар ямар вилээ тийм ээ ямар хүүтэн цаг агаарын хүндрэлтэй бэрхшээлтэй нөхцөлд чинь бид амьдардаг ажилладаг билээ гэж бодох юм бол одоо тэр болгон нэмийг бол гадны улстай жишиж бол би боломгүй санагдаад байгаа. За хоёрдугаар тул энэ нөхдүүд чинь бол энэ аялал жуулчлалаас бол асар их хэмжээний мөнгө олж байгаа. Энэ чинь жилийн 4 улиралд хямбгаан ч гэсэн одоо дахиад очиход бол таатай нөхцөл байна шүү дээ тийм ээ. Манайд бол юу байдаг юм бэ? Зайл бол 7 сар 8 сард л одоо нэг хэдэн жуулчин үзэгдээд л алга болно. Бусад сард нь яах юм? Хэн ч ирэхгүй шүү дээ. Тийм хүүтэн, тийм шороотой ийм газар бол аялал жуулчлалаар бол одоо ирдэг хүмүүд одоо баг байхгүй дээ. Гэх мэтээр бол манайх бол газар нутгийн онцлог байдлаасаа болоод бол юм хөгжүүлэхэд сайхан амьдрахад бол бэрхшээл бол үнэхээр биднээс шалтгааллахгүйгээр байна гэдгийг бол өөрснөө бас бодож үзэх хэрэгтэй юм шиг байгаа юм да. Нэг үгүй ярихад бол за энэ их санаа үнэхээр бол одоо энэ байгалийн бол одоо их олон үзүүштэй сайхан зүйлүүд бол энд их байна. Энэ одоо агуй битүү одоо том хадан уулан дотор ийм сайхан устай, голтой, горигтой дээрээс хүрхрээ урсдаг ийм мундаг сайхан агуунууд бол энд бол байна. Энэ дотор одоо ямар сайхан гэж тэр агуйн чулуунууд тэр олон жил болсон ус цас мөсөн толдоод ингээд тогтцсон тэр байгалийн тогтцос эрдэс чулуулгуудад бол ямар гоё өнгөтэй гэж санана. Тэгээд бол үнэхээр одоо ярих юм байхгүй энэ бол. Энэ дотор ч ороод бол нэг 30-40 минут л ингээд явчихж байгаа юм даа агууг үзээд л явган алхана, заваар явна. За ингээд энэ хичнээн одоо байгалийн сонин гоё тогтцос өнгүүд байгаа юм шүү дээ. Хэлж таахын арга байхгүй. Энэ бол гайхалтай. Стад энэ кивичүүдэд юм бурхан энэ сайхан газар нутгийг заяасан болов уу гэж бас заримдаа хордох атаархах сэтгэл энэ кивичүүдэд надад бас төрж л байлаа. Энэ харагдж байгаа бол од биш одоо жижиг гэрэл торхоонууд шүү дээ. За ингээд агуу нэг энэ аялал жуулчлал хөгжүүлэхэд жолооч, хичүүлэгч, зохион байгуулагч тэгж чухал байдаг. Энэхийн хотооронд энэ том автобуснуудын жолоочууд их олон үүрэгтэй. Хүмүүсийг зохион байгуулна. Одоо гайд хийгээд янз бүрийн газрыг үзүүлнэ. Замын туршуул ам хуурай явна гэж байхгүй. Сонин хөгжилтэй зүйл ярина. За тэгэл улс орныхоо талаар тухайн өнгөрч үе хотын талаар бүх мэдээлэл тоо баримтыг ерөөсөө яриад яваад байна. Энэ бол одоо зүгээр хүн цагийг дэмий өнгөрөөснөөс бол хамгийн бүр ашигтай юм байл да. Тэр нэг хүн юу хийж чадах вэ, юу зохион байгуулж чадах вэ гэдгийг бол манайх бас анхаарч удмаар юм шиг байна. Манайд бол одоо шинэ орчуулагч гэдэг нэг хүн, зохион байгуулагч гэдэг нэг хүн, жолооч гэдэг нэг хүн, хогооч гэдэг хүн ингээд нэмсээрээ 80 хүн болдог шүү дээ. Энд бол ерөөсөө хамгийн компактны одоо шүү. Нэг хүн бол их олон төрлийн юмыг нэгэн зэрэг хийх тийм чадвартай. Энэ Марис гэдэг эмэгтэй жолооч бол энэ том автобусыг жолоод ерөөсөө маш их мэдээллийг замын турш битээд өглөө бүхэн зохион байгуулах юм. Сайн эмэгтэй байна. Энэ тэмээ өгд юм уу? Аягийн үнэлээд, хөтөлбөрийн үнэлээд. Okay. Oh, thank you very much. Where did he come from? Mongolia. Mongolia. Yeah, greetings from Mongolia. He's beautiful. Thank you very much. Thank you. The pleasure. Харин тэмээ хараагүй шүү би энэ кивигийн оронд чинь. За амралтыг бол маш сайхан өнгөрөөнө. Одоо энэ жижиг хотынх ингээд хагас бүтэн зэнд бол энэ сайхан байгалийн хэсэг энд л энэ нөхдүүд л одоо цуглаж л янз бүрийн юм зохиол юм шиг байлээ л дээ. Хотоороо сайхан амарна, бүгдээрээ сайхан амарна. Ажлаач бас аюу тайвуу сайхан хийчихнэ. Өөр нэг тийм бүх юм ингээд нэг сайхан жигдэрсэн одоо нэг тийм сайхан ус байна да.
хизээ бид тийм болно доо одоо болоход байх байдгүй дээ зайлууд. За хачин сайхан олон төрлийн ургамлуудтай ялангуяа бол одоо маш олон төрлийн цэцгүүд энд ургадаг. За ямиг хуучин дими муу юм гээд хайчихгүй. За энэ нэг мо тракторын сэгийг хүртэл авчиад ингээд хөөрхөн үзмэр болгоод энэ дэр нэг файлма моттойгоо ингээд зогцоод хөөрхөн харагдаж байгаа юм шүү дээ. Манайд бол одоо нэг ямби тракторыг ч гэсэн ингээд хөөрхөн ашиглаад тавьчих юм бол бас л хөөрхөнд харагдаж шүү хүмүүст. Веллингтоноос Окленд орох цамд бас юм үзэж явна. Ядарч явна. 10 хэдэн цаг автобусаар тавьчихсан юм байна. Гэхдээ юм үзэнэ гэдэг чинь сайхан юм байна. Энэ ажилтгүй ямби захиргааны станцууд бас байдгийн магаа сая гайхаад ингээд бид тэр гангар гонгор гэжсэн чинь жолооч нэг манай нөхөр ярьж байна. Энд юу ажилтгүй гэж юу яриад байгаа надад чинь ажиллаж шүү дээ гэж. Утаа хаа байна найз нэг хар утаа хаа байна гэдгсэн чинь юу утаа гэдэг ингээд гайхаад. Тэгсэн чинь энэ бол ерөөсөө энэ урд хэсгээ цахилгаан бөгөөд дулаанаар хангадаг хамгийн том цахилгаан станц юм гэнэ. Одоо манайхаар бол ТЭЦ-4 юм уу та. Үгүй энэ утаа байдгүй. Тэгсэн чинь яадгийн гэсэн чинь нэгдүгээрт нүүрсээр ажилт юм байна. Хоёрдугаарт газ одоо байгалийн хийгээр ажилт юм байна. Энэ нөхөр одоо утаа гаргахгүй нэг сонь. Уул нь утаа гарах ёстой. Байхгүй утаа байхгүй. Тэгээд энэ байгаль орчинд одоо ямар ч хор нөлөө байхгүй. Элдв утаа мутаа өнөр та нар одоо манайх шиг тийм гаргадаггүй гэрээ их онцгой захиргаан станц байна. Энээс нэг хэдийг арайчих юм бол нөгөө утааны асуудал багасах янзлагдах юм биш байгаа. Хотын дарга ийшээ нэг ирж ин захиргаан станцыг нэг үзүүл яасан юм бэ аа. Юу ормоор л байна. Даанч голын цаана гарахаар галга. Биднээс очиад нэг үзүүл уулзаад үн мөнгө тохирол тогтчмоор байна. Тийм л байна да автобус явуулчих та харамсалтай. Зав зайтай улсуудад ирмээр юм байна. Энэ бас л туршлага судалмаар. Үйлдвэр ч юм уу, үзэсгэлэн ч юм уу гэмээр сонир юм биш. Тэзээ захиргаан станц юм байлаа те. Энэ нөхөр худлаа ярьсан баха. За энэ үнэхээр бол гайхалтай. Ийдгээ бодод энэ. Одоо гадаад явж гадуу дахианы мах идэж туршлага судалж гарын үсрэг зурхаараа бол одоо манай монголчууд ч их одоо явдаг улсууд бол байхгүй шүү дээ чинь одоо. Өчнөө жилд явлаа шүү дээ. Өөдрөг л явдаг шүү дээ. Тэгээд энэ нөхдүүчдээ энэ сайхан юмны хаагур өнгөрөөд идэв гэдгийг би ерөөсөй ойлгодгүй. За зүгээр гадаад байдаг зарим улсуудын яснаар бол монголчууд бол гадаад очихороо яадгүй гэхээр за тэр нэг хурал юм уус юмнаар элдв шалдуу хэрэгтэй ч юм хэрэггүй ч юм уу нэг суугаад л тэгтээ хорлонтой татвар төлөгчдийн бидний мөнгөөр явж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ ойлгосон ч юм уу ойлгоогүй ч юм уу тал өдөр сууж байгаа алга болчдөг. Нэг бол буудлаа очиод архитад алга болдог, нэг бол дэлгүүр хошоо хийсээ давгаа хүүхэн дагуулад ингээ алга болдог. Нэг ийм юм хийж ирээд болсон болоогүй гадаад явсан юм сурсан туршлага судалсан гэж ингээд манийгаа монхруулаад нэг ийм маягаар явах юм бол одоо шинэ хичнээн хүн яваач юус сурахгүй шүү дээ. Энэ нөхдөлтэй хариуцлага бас тооцмоор юм байна. Ер нь бол ингээд явж байхад бол монголчууд бидэнд авууштай бол маш их зүйл байна шүү дээ энэ чинь. Тэгээд үгээд хаагуур нь явдсан би бүр ерөөсөй ойлгодгүй нөхдүүдийг. Үгүй амтд байгаа үстэй. Mongolia. Mongolia. Mongolia? Yes. It's from Japan. I'm from Japan. Japan. Asashuro. Konnichiwa. Konnichiwa. Kanpai. Kampai. Kampai is good. Yes. Kampai. Kanpai. За энэ дэдбэг гэсүүдийн хоолны газар өөрсдөө хоолой хүн болгон өөрөөсийнхөө их дуртай зүйлийг аваад энд хийчихнэ. Энэ хэсгийн энэ хоолны авлагч энэ зүйлүүд бол үнэгүй буудлаас үнэгүй гэж байгаа. Энэ удаа хүмүүсийн юм бол энэ Монголд энэ бол ингээд арчих юм бол энэ үлдээхгүй дээ. Эдгээр чиглэлд хэдийн буусан. Гэтэ яг баригдаагүй. Энэ араа юу болж байна? Энэ эдгээр юм. Ерөөс гэсэн утгатай ээжгэр чи эдгээр бол хүрнэ гэж хонж юм байдаг. Энэ одоо юу вэ гэж ингээд таны яваа. Хорошо. А вас на пога надо устать, что с их. Лайга донту мунга аваад ингээд хийж яваад ингээд чамда. Энэ зам хамгийн хямд ларгалдуу. Манайхан юм бодлуудыг бас армаар юм шиг байгаа. Мөнгө төрөг муутай улсууд
гадаадаас ирж болно шүү дээ тийм ээ. Гадаад хүн гэхээр л дандаа хэдвч дөрөв мөнгөтэй байна гэж бол тийм ойлголт байж болохгүй шүү дээ. Тийм учраас бол ийм нөхцөлийг л бид бий болох ёстой юм болов уу гэж бодож байна. Тэгээд Бекерсийн ч нь бол хээшаагүй сайхан утас шүү дээ. Газар шороон дээр чунтууд унд нь нэг маяглал цэмцгнээд ингээд байхгүй. Ер нь бол их нийцтэй сайхан улсууд бол байдаг. За Нью-Зеланд бол юм бол жоохон үнэтэй юм уу гэж би бол сансан шүү дээ. Нэг дэлгүүр хошоогоор яваад юм худалдаж авсангүй. Гутал бол жоохон муутай юм уу гэд надад санагдсан. За тэгээд одоо өргөшөө өрсөн улсууд бол ачаа барааны дараа гэдэг бол нэг юм авдаг юм да. За хаа очиж битэр энэ нэг сити басаар нэг явсан ч үү дээ. Үндсэндээ бол их тийм жижигхэн авсаархан хотууд учраас бол хоёр хөлөөрөө явхад бол хамгийн тохиромжтой. За энэ чинь юу вэ? Нөгөө Окландд ирсэн юм шиг байна. Окланд бол Нью-Зеландын хамгийн их хүн амтай, хамгийн том хот. Окландд үзэж явах юм бас байд юм байна. Ленин багш модонд орчиж хаасаагүй Ленин багш мандтугай. Ленин багштай зүг абсолют утга үнгүү дагалт ч шиг. Ленин багшийн баар бай. Социализм үеийн баар бай болчиход одоо толгойгоо авах гэж тийм ээ. Юу гэсэн үгөө та нар их өдөртөгчийг худалдаж идлээ, архитай зүүрлээ ч шиг. Одоо ч юм бол хамаагаа алдчихэ. Энийг ч худалдаад яагаад ч гэсэн идчихдэг болч. Энэ бас нэг сонирн баар байна. Хасах 5 градусын хэмээн одоо хүүтэнтэй юм гэл. Бүх юм нь мөсөөр хийгдсэн. За тэгэл энд чинь ширээн, санал, хундган ер нь мөсөөр хийгээгүй малгай. Орхын тулд өөрснөө энэ чинь ийм шалтан нөхцөл болсон чинь хөлдөөд өгч ш. Тасах тавд мөсөн дээр суултаа ш. Энэ тусгай хувцас өмсгд юм байна. Ийш орхын тулд. За хувцас өмсөд орох юм байна. За хэдэн минут суун мөсөн хундганд нь водкатай хоцсон одоо коктейл маягийн юм өгд юм байна. $27 орчим доллар гэж эдний мөнгө бас ч гэж бод хийсэн үнэтэй. Тэгээ бид тэр уул нь ороод орё гэсэн. Яах вэ? Голомтой карттай юм чинь яадаг юм гээд. Тэгсэн нөхдөд чинь ороод ямар зураг авахгүй юм гээд. Зураг авахгүй юм бол тусаа яж ямар өстэй водка уухын тулд ийш $27 үргэлжтэй биш. Бодлоо. Тийм ээ. Манайд бол ер нь юу вэ? Мөсөд байдаг шүү дээ. Гэхдээ энэ мөс үзээгүй цас үзээгүй орныхны хувьд бол их сони юм байна. 12-оос сонгоод юм байна. Энэ шийгүүд бас нэг орж үзээрэй дээ тамина. Зүгээр юм шиг биш үү? За нэг хэсэгтээ бидний шүтэн биширж коммунизм төрнө гэж мөрөөдж ирсэн энэ агуу их сургаал, энэ агуу их улсууд бол тэнд бол одоо зүгээр үлгэр домог юм уу, инээдэм тохооч юм уу, ийм маягаар бол суртахаанд бол их ашиглагддаг юм байлаа. Үндсэндээ бол хэлсэндээ далайн хэрэг дагуу бүх хотууд нь байрладаг. Тэгэхээс жаргахгүй юм бол. За энэ Окландчууд баасан ахын өдрийг лут тэмдэглэдэг болсон юм шиг байна. Өчигдөр шинжэнгөө унтуулахгүй зүгээр фижигнээд орилж гашгалтаад ирсэн. Одоо өдрийн 12 цаг босдог аа. Хүн алга төвдөл байж дугна энэ бол. Шинэ Зеланд улс бол үндсэндээ бол газар нутаг томч 4.1 сая хүн амтай. Нэг их биш шүү энд чинь. Энэ Окландтай бол бүгдээр ялаа шиг шавччихъя. 4.1-ээс чинь энд бол одоо 1.3 сая амьдарч шүү дээ. Яг л ялгаа байхгүй. Манайх нөгөө хөдөөнөөс сот руу зүгтэж Улаанбаатарт багтаж ядан одоо шингэдэг шиг л тийм л гачин юм болж байна. Хөдөөн нь бол хэдэн фермер л байна. Өөр юм алга. Бүгд хот руугаа шавчиж. Одоо яалтаа ч юм билээ тийм ээ. За энд бол ерөөсөө Нью-Зеландд бол хамгийн Окландын бахархал болсон зүйл бол энэ нэг тэнгэрийн цамхаг гэдэг. Энэ нэг актер ид байна. 328 м өндөр юм гин. Манай Монгол улсад ч хамгийн өндөр цамхаг чинь телевизийн ганц цамхаг гэдээ байгаа шүү дээ. Тэр чинь хэд вүлээ? 180 орчим метр байна уу да тийм ээ. За тэгээд манайх 180 эднийх 328 боддоо. Овоёд байгаа биз? Ерөөсөө дэлхийн өмнөд хэсгийн улсууд дотор хамгийн өндөр цамхаг нь бол энэ гэж дууж байна аваргууд. За ер нь бол нэг үгүй хэлэхэд тамина. Одоо сая энэ битээр чинь нэлээд хэд улсаар явчлаа. Энэ аялал дотроос биш шүү. Хамгийн их таалагдсан Нью-Зеланд байна шүү. Нэг үгүй хэлэхэд яваарай гэж
Хүмүүс нэг зүгээр юм. Гэхдээ ер нь бидний очисон газрын сайгүй хүмүүс бол их гоё тийм фрэндли найзрахыг улсууд байсан л да. Гэхдээ энд их тийм хэйгүү монголчууч гэж одоо монгол зан гэж одоо юу гэдэг мэдэхгүй. Гэхдээ их тийм бидний зан ааштай их ойрхон нөхдүүд юм. Тусрах уу? Хоёр दिन эндхийн байгаль цагаагаар манайтай бол дэндүү ойрох юм аа. Ерөөсөө ингээд хөдөөгөр нь явж явах чинь уул ус тоолгод ургамал гэл ингээд нэг л Монголыг санагдуулаад нэг тачирхан өвстэй за тэгээд одоо намрын дундсаар юм гэн шарлал навч шарлал зүлэг шарлал нэг тиймэрхүү тийм ээ уул толгод нэг ингээд мүлгэр зүлгэр одоо нэг манайд нэг тийм л байдаг да цагаагаар нь бол нэг тийм нэг халуун биш эн чинь бол ойролцоогоор зундаа бол нэг 20 градус гэж байна шүү дээ. 100 нь бол одоо сони манахаас эсрэг 12-оос 3 сарын хооронд 100 гэж авч байна энэ нөхдүүд. За 3 сараас чинь ихсүүлэл 4 сар, 5 сар, 6 сар гэж өвөл 7 сар гэж ингээл 90 зэврэн болдог гэж шүү. Тэгэхдээ зэврүүндээ юу шалааж гэжтэй тийм ээ нэг 13 градус дулаан. Тэгэхдээ эндхийн 13 градус гэдэг чинь энэ нэг золиг шиг усныхын чийг нөгөө 13 градустай чи холдож ингэж каш их мохот юм жиндүү. Тэгээд 7 та учраас сал хийхтэй. Нэг тиймэрхүү байдаг гэн. Бид тэр маргааш чинь Малайз ороод эндээс Индонез явна. Цаг багвар. Энэ хөрн жол явъя да тийм ээ. Яваад үл үзэх юм ихтэй юм байна. Сони газрууд бол их байна. Тэгээд нэг явалтаар бүх юм гүйцэнэ гэж юу байх вэ тийм ээ. Жоох юм үлдээ хэл та. Дараагийн явсууд ер нь бас үзэг хараг тийм ээ. За ингээд өргөстэй хэл нэвтрүүлэг. Окланд. Явна найзнараа. Болоогүй шүү. Хурдан энэ лифтийн хурд 314 км цаг хурдтай. 320 шиг графтон. Одоо энэ хурд явж байна л да. За энэ бол үнэхээр бас л дэлхийн өндөр цамхгуудын нэгэнд орно. Гэхдээ битүүрийн нөгөө Торонтод үздэг CN гэдэг цамхгийн дэргэд бол энэ чинь хариугүй даргуун хүн шиг юм байгаа байхгүй юу? Торонтогийн CN цамхгийн өндөр нь 553 м. За энэ чинь 328 гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд ямар агуу цамхаг байж вэ гэдэг бол одоо ойлгомжтой шүү дээ. Даанч одоо цасараад муухай шуураад байсан болохоос битэр бол гарах л байсан юм. Одоо яа их. За энэ цамхаг дээрээс хотыг бол үндсэнд бүгд нь бол гайхалтай сайхан харна дөө. Ер нь Оклендыг бол тэр чигээр энэ дээр гараад харчихна. За Торонтогийн CN цамхаг дээр гарах юм бол нийтдээ та эргэн тойрны 160 км их одоо радиуст бүх юмыг хотыг бол бүрэн харж болно гэж байгаа. За энэ бол энэ Оклендтой бол хангалттай зүгээр под хийсэн цамхаг. Их сонин. За бас энэ чинь хөөрхөн мөнгө төлнө гэж 10 хэдэн доллар, баг $20 төлчих үү яав. Зөвхөн энэ лөө гараад буухын хооронд чинь. За зарим амнасаа ууцсан нөхдүүд энэ цамхаг дээрээс үсрэлд юм байлээ. Түрүүн би харуулсан шүү дээ. Канадаар үсрэн, торшуудаар буун. За өөр ч одоо яадаг ч юм. Сонин үзүүлбэрүүд ихтэй. За дажгүй сайхан хот байгаа юм тийм ээ. Олон салаа замтай манайх шиг түгжирнэ гэж байхгүй. Хот төлөвлөлт нь сайн. Ер нь ухаантай улсууд дөө биднийг бодох юм бол. Анханасаа димиг ингээ сайхан хийчих чинь одоо унтуу байхгүй юм л болд юм биш үү тийм ээ. Одоо манайх бид яана да ийм болоо юм болцсон. Бүтэхгүй юм. За ингээд энэ цамх гэж ороод ирэх нь цамхгийн шал шил байна. Ямар аимшигтэй гэж сан нэг л унчих гэдэг аимшиг. Шилэн дээр зогсоод 328 м-ээс доошоо харахад ер нь ямар санагдах вэ? Сан зүүндээ. Sky City, Оклендын бэлэг тэмдэг. Окленд төдийгүй Нью Зеландд ирсэн хүн болгон энийг үзэхгүй бол алдас болд юм байна. За энэ Sky City тэнгэрийн хотхон бол үндсэндээ бол бүтэн цогцлбор юм байна. Хот доторх жижиг хот гэж бол хэлж болох юм байна. Энэ дотор бол бүх үйлчилгээнүүд байж байна. Банк, санхүү, худалдаа, наймаа, үйлчилгээ, бүх театрууд. За ер нь л одоо хүний хэрэгцээтэй бүх зүйл байна. Энэ хэзээ анх яаж болсон юм бэ гэж 1997 онд ашиглалтанд орсон юм байна. Саяхан байгаа биз? Энийг барих гэж одоо 2.9 жил үйл тамаацаач их ч олон улсууд бол барьсан юм байна.
$85 сая бүтсэн эдгэн шүү энэ. За тэгээд энийг хийхэд бол ямар ашиг байна вэ гэж. Нэгдүгээр хотын бэлэг тэмдэг болдог. Өнгө үзүүлжин сайтай хүн болгон гардаг. За хэдийгээр $85 сая бүтсэн ч гэсэн жилдээ 800 мянган хүн энэ өндөр цамхаг дээрээс хотыг хардаг гэж байна шүү дээ. 850 мянган хүн чинь нэг хүн 22-оос 25 эдний доллараар гарч байна. За тэгээ үржидээ 850 сая хэдэн жилд нөхөх нь үү гэж. За бусад үйлчилгээнүүдийг ингээд оруулах юм бол энэ зарлаа хэдэн жилд нөхөх вэ гэж ашигтай байгааз. За энэ бол үндсэндээ бол хотыг бол ерөөсөө энэ бүх арлуудтай ньюта хийтэй нь бол хардаг. Оклендийн нэг онцлог гэдэг юм бол үндсэндээ бол далайгаар хүрээлэгдсэн уул толгод дотор баригдсан хот юм байна. Сан Франциско, Сиэтл эдэр нэг ингээ гудамжаар явахад гудамжууд ингээд нэг доошоо огцон буугаад буцад дээшээ гараад ерөөс яг тийм нугчаан дотор баригдсан сони хот юм байна. За энд бол үндсэндээ бол 1.3 сая хүн амтай гэсэн. За энэ дээр одоо шинэ ямар нэгэн 8 баалын газар хөдөлтөнд бол энэ цамхаг маань яахчгүй тогтоод байх юм бинэ. За гал гарыг гэд бодлоо гэхэд бол ерөөсөө 1 минутанд 14,000 тонн усны том резервуар байж байна. Зүгээр ингээд гаргалгарлаа зүгээр пүрх гэд өнөөхөн задраад доошоо 14,000 тонн ус буuna гэдэг ингээр бас л данжгар байгаач. За нэг юм сонин Улаанбаатар хоттой очилч одоо хэдэн төгрөг хийхэндээ Батбаяр дарга яалтаа ч юм бэлээ. Энэ шиг өндөр байг гэхэд нэг жоох юм босхий л дээ хэдүүлээ. Яаж хийж байгаад сайхан юм аа эндээс сайхан. Замаа хотынхаа мэрэг ч юм их шордож байна да тийм ээ. Одоо мөнгө байхгүй юм чи яах вэ? Тэгээ барьж ч одоо нэг талбай байхгүй бүх газар дуусаа Улаанбаатар тийм. Тасгны овон дээр барихгүй бол юм үлдээгүй шүү дээ. За энэ гадны улсууд бол энэ Оклендыг бол байгаль доторх хот гэдэг юм байлээ. Үнэхээр бол тийм модон дотроо, уулан дотроо энэ сайхан хот бол бий болсон. За австралчууд бол австрал гэн Нью-Зеландчууд бол том ахыгаа австралчууд гэдэг юм байлээ. Бид ч одоо нэг хэсэг ярьдаг байлаа шүү дээ. Оросууд манай том ах нар гэдэг. Одоо манай том ах бол Америкэн ч юм уу, Япон ч юм уу мэдэхгүй. Бараг ахгүй болсон бах уу. Өөрснөө ах болоод байгаа юм шүү. Байгаа юм шүү. За Австралиас бол тодорхой хэмжээгээр их тийм эдийн засаг бөгөөд одоо зам харгуу гэдэг юм уу экспорт импорт гэдэг олон зүйлээр бол нэлээд хараад тэдэнтэйгээ их дотн харилцаатай. За Нью-Зеландд боловсрол эзэмсэн ер нь гайгүй гэсэн одоо потенциалтай тийм улсууд бол Австрал руу гарчвал одоо их ажил хийд юм байлээ. Яагаад гэх юм бол Нью-Зеланд бол хүмүүсийн салин бол бас нэг тийм ч одоо өндөр биш. Хоёрдугаарт нөгөө татвар 40% гэдэг чинь голитл наавн шүү дээ тийм ээ. Тийм учраас Австрал явчихсан юм байлаа. Өөрөөсөө ярих нэвтрүүлгийн ерөнхий ивент гэж Холомт банк 6 жил бидний ивент гэж байна. Олон ч газар аяллаа, эрчим үзлээ, үзэгчд нэгч нэвтрүүлэг бэлтгэлээ дээ. За ер нь аялагчдад хамгийн чухал юм бол мэдээж мөнгө. Дахиад мөнгө, тэгээд мөнгө. Мөнгөө бол төгж явах, ашаач үзэх юм байна. Холомтын картууд үндсэндээ бол карт бол янз бүр байна. Холомтын мастер виза карт бол бидний 6 жилийн турш биднийг тодорхой хэмжээгээр санхүүжүүлж манай спонсоруудын нэг байсан. Үнэхээр хаач одоо өстө нөгөө эрхэн гацааг бол эрхийн хуруунд гацхгүй гэдэг шиг хаач гүйлгээ хийсэн гацдаггүй нэг карт байна. Тэр нь бол Холомтын виза мастер карт. Хаач утсан нүүр улаахааргүй Монголын банк санхүүгийн таних тэмдэг. Хэлэхэд журамтай, үзүүлэхэд журамтай мөнгө авах сайхан. Энэ одоо банкнууд дотор манай боломж юм байхгүй. Visa Master, за TSP, ASP, энэ байхгүй мөн. Това Холомт банкан, Холомтын картыг бол магтаж л таараа. Ямар худлаа ярьж байгаа шүүний юм чинь тэр бол өстой хамаалгаа. Холомт банк MasterCard маянда бидч. Занга хотоор бол бид нэлээд явсан. Ерөнхийдөө Нью-Зеланд бол бас ч одоо бас байгалийн баялагын хувьд бол энэ газар чинь одоо нэлээд юм байна. Газ нэлээд их байд юм байна. Төмрийн хөдрийн ордтой юм байна. За манайх 5-7-той адилхан нүүрсний том уурхаанууд байна. Гэхдээ яа 5-7 гүйцэх үү? Туглаг байна, зис байна, алт байна, мод их байна. Модон гадна экспортлч нь
Ингээл одоо юугаар дутад юм тийм ээ. Гэхдээ энэ хүмүүс бол баярлалын баялаг руугаа нэг шунан ороод манайтай адилхан булаацалдаад уралцаад одоо янз бүрийн лобби арга бүрийн хаалгаар ингээд ховдоо өмчлөж аваад ингээд заваарах юм бол байхгүй. Болж бол энэ бол байж игээ. Энийг бол хизээч бид бол идэхэд бол байхад бол илүүтэхгүй зүйл гэдэг. Yeah, this we got the Mongolian dance. Oh yeah. Ачаа онцтой хөхөн ч төвдөөс байна уу? Өөр монголч байлуу да. Бас нэг шоу муу хийх гээд амхандаа ингээд энэ реклам судалгаа хийгээд энэ гудамжаар явж таарсан. За банк рокер хип хоп гэдэг энэ байхгүй энд бол янз бүрийн улсууд бол их байна. Гэмт тэрэг бол одоо харьцангуй дэлхийн улс хотуудтай харьцуулах юм бол маш бага гардаг гэж байгаа. За энэ нөхдүүд ерөөсөө өнөөдөр худалдаа 8 гэхээс илүү юуг чухалчилж үзэж байгаа нэхэр мэдлэг тулгуурсан зах зээл гэж боловсрал гэж хэлэх гээд байна шүү дээ. Энэ бол хамгийн чухлаа гэж үздэг юм байлаа. Боловсролоор бизнесийнэ гэж энэ нөхдүүд ярьдаг. Энэ ч бол зөв. Тийм ч учраас боловсролын систем маш сайтай, сургалт өндөр чанартай, олон улсууд сурдаг. За энэ залхуу шоу нь бол энэ 2-2 хөлтөө ижиж зогсохоор дандаа өрөөсөө хөл дээрээ зогсно. Залхуу юм бол гэж би харсан шүү дээ. За хаа газар монголчууд маань байна дөө. Энэ манай бид зочилсон, биднийг дайлсан сайхан улсуудад танилцуулнаа. Гэртээ ном байгаалаа. Өөрийн маань гадаадд гэр оронтой хүн ч сайхан юм да. Монголчууд тэр ирэхээр ч одоо гэртээ хэлсэн юм шиг байна. Шандаар танаач одоо дандаа юм элбэг дэлбэг байд юм уу? монголчууд бол сайн манай Морогийн хувийн байр. За танаа доктор шар бодоотой цаа хийгээ. За 10 ламбартай байна. Нэг докторийн хэмжээний уудаг юм ч мөн байна да наатгснаа. Бата юу гэдэг вэ? Ямашиг навчихгүй гэхээр навчитна. Манай цэцэмгээ аюу гой грек салат хийдэг. Хэлгээ. Пистэ тэгэл. Наад болч грекүүдийн тэр нэг гол юуч нэг шарцдаг гэсэн бадан байбингээ манайх бүлэглээ. Тийм ч өдөр болго хийдэг. Томсоос түгэл томсоос ч явах. Түгэл тэгэл Ямашиг мат. тэрэн гүүгээр өстой ямар шууд идэхгүй. Энэ ихснэр нэг юм. Тав хүүхэдтэй юу гэдэг. Тэгээд юм. Би одоо болохоор бизнес менежмент директор болчихсон. Үгүй ер нь бол яг тийм сүүлийн жилд яагаад манай төрийн албан агчид яагаад ингэж тоон багасаад байгаа. Тэр бол ер нь бол тоон басах чиглэл нь бол тийм сайн биш л дээ. Ер нь бол хүмүүс уламд ирэх хэрэгтэй байгаа. Яг тэгвэл бусад орнууд яг эдийн засгийн газар мөнгөний төлж байгаа тохиолдолд бол яагаад хүмүүсээ ирүүлж мэргэжил дэвшлүүлэх ер нь бол тэрний татгалзах ямар хэрэг байгаа гэж бодож байгаа байхгүй. Сураач гэдэг манайхан сурахгүй гэдэг юм. Тийм яг тухайн үед бол 3 жилийн өмнө манай яамны сайд Эрдэнэ чулуун сайд байсан. Тэгээд Эрдэнэ чулуун сайд бол тэр энэ програмыг сайн дэмжихгүйсэн л яа гэвэл 7-8-уулаа 8-9 сар алга уурдаг та нарын ажил хийн их ингэж тэгдэгсэн баггүй. Тэгээд тэрнээс хойш тэгээд манай талаас бол нэг сайн дэмжээг манайх хариу өгдөггүй юм шиг байсан. Би энд шинэ Зеландын засгийн газрын тэтгэлгээс сурж байгаа л да. Тэгээд энэ тэтгэлгийг бол би өөрөө интернетээс хайж байгаад олсон юм. Ямар нэгэн засгийн газрын байгууллагаар дамждаггүй юм байлээ. Тэгээд сургуулаараа дамжуулаад энэ тэтгэлэгт өргөлөө өгч болдгийм байлээ. Тэгээд миний бодож хахад бол одоо энэ өргөмжлөлт консультант болсон юм чинь энэ талын мэдээлэл улам одоо олон хүнд хүрхээлгүй дээ. Тэгээд Монголын залуучууд энэ сайхан олон дээд сургуулиудад нэрч сурах байх гэж бодож байна. Тэгээд эдний тэтгэлэг бол
их өгөөмөр тэтгэлэг гэдгийг. Тэгээд одоо ингээ гэр бүлээрээ ирж болно. Миний сургалт мэдээч нөө докторантурын болох дээр бас удаан хугацаатай болоод гэр бүлийн авчрахыг зөвшөөрж байгаа л да. Дор хаяж юу лээ жил хагас тий сурж байгаа тэрнээс илүү сурж байгаа хүмүүсийг гэр бүлээ авчрахыг зөвшөөрдөг юм билээ. Тэгээд өгж байгаа энд стипенд эднэр хангалттай сайхан амьдрахад бол яг болдог. Тэгэл эрүүл мэндийн даатгал эдрийг даана. Тэгээд одоо манай хүүхдүүд энэ чинь сургуульд сураал ээж нь ч гэсэн сураал ингээл бүгдээрээ энд сайхан амьдарч байна. Тэгээд олон залуучууд миний бодлоор бол одоо мэдээж интернет их сайн хөгжсөн байгаа юм чи манай залуучууд бол интернетээр их л мундаг л болсон байлгүй. Өөрөөсөө хамгийн гол нь хэлэн сайн болвол эднийхний нөгөө нэг юу Их Британи, Австрали, Шинэ Зеландын нэг TOEFL-тэй дүүцгөөс шалгалт өгдөө штэ англи хэлний IELTS гээд тэр шалгалтыг сайн өгсөн оноотой байх юм бол за тэгэл ерөнхийдөө манай залуучууд бол энэ мастер тэрнээс дээш түвшний сургалтанд ирэх бүрэн болцоотой гэж би бодож байгаа. Эдний сургалтын чанар бол маш сайн. Ягд гэвэл British англи системтэй бүх зүйл нь тэгээд энэ сургуулийг төгсөөд гарахад дунд сургуулийн хүүхдэн ч их сургуулийн залуучууд одоо энэ дэлхийн аль өнцөгт ч одоо бас газардахгүйгээр ажиллаж хөдөлмөрлөд явах боломж. Би өөрөө Шинэ Зеландд төгсөн. Тэгээд би Шинэ Зеландд надад ажилд ороход бол миний Шинэ Зеландд төгсөн одоо диплом бол маш их одоо хэрэг болсон гэж би боддог. Намайг одоо өөчөө Шинэ Зеландд төгсөн үү гэж тэгэл би энд ийм сургууль төгсөнд магистр хамгаалсан гэхэд надаа одоо 3 ингээд хүн apply хийсэн өргөдлөө гаргацсан байсан тэр ажилд орох гээд тэгээ нөгөө хэд нөөр газар одоо төгссөн байсан учраас надад бол энэ ажлыг авах бас хэрэг болсон гэж би боддгийн. Өөрөөсөө манай сонгож шалгаруулалтын хүмүүс ч гэсэн хэлж ирсэн л да. Чамайг энэ төгсөн учраас ингээд бид нар авсан юм аа. Эдний сургалтын сайн байдаг нэг нотлохоо нь бол юу гэхээр Шинэ Зеландд дэд сургууль төгссөн хүмүүсүүд байна. Эдний хүмүүс нь өөрсдөө ч гэсэн Австралид очиод Их Британд очиод ажилд ороод идэм билээ тий. Тэгээ эндээс хүмүүс нь ингээд өөрсдөө бас гадагшаа явдаг. Эдний засгийн газрын нэг проблем байгаа л да. Тэгээд би юу ч хэлэх гээд байна гэхээр манай залуучууд энэ Шинэ Зеландд ирээд сурах юм бол зөвхөн энд ажиллах болцоо нэгдэж байгаа гэсэн үг бас биш юм байна. Хаанд бол хаана ажилд орж болно. Тэгээд Австралид ажиллаж болно, Их Британд ажиллаж болно. Ер нь эдний боловсролын систем бол үнэхээр улс ор сайтай одоо хуучнаар бол одоо техникийн бааз суурь сайтай гэдэг байсан шүү дээ. Одоо үнэхээр нэрээ тэр номын сан бусад байгаа тэр компьютер техник технологийн нь хөгжсөн байдал бол хамгийн сүүлийн үнэхээр сайхан л та. Сурахад бол бүх болцоог хангаад өгсөн байждаг. За энэ ч яг хэрэгтэй байгаа хүмүүс гэвэл өстой түрүү Норог хэлсэн нэг мужаан сан техник сувигдэгч энтергээд тийм усууд шаардлагатай байгаа. Тэгэхээр зэрэг манайхан нэгэн тэрх сонирхолтой бол тэр Бээжинд очиод өөрсдөө бол вебсайтэнд нь ороод тэгээд ямар ажил хэрэгтэй хэдэн настай бас яг нэг ажлын хүний залуу багц өндөр оноо тэгээд одоо би бас ирчихсэн байхыг бодоход ямар ч юм бидний настайхан болоход байлгүй тий амьд чинь бий байж байгаа юм чинь тий. Тэгээд дээр нь болохоор зэрэг англи хэлний бодлого бас тодорхой хэмжээний хэл маш их шаардлагатай. Яагаад гэвэл тэр чинь хэлгүй бол энэ чинь хинч тэр ажлаа хийхгүй ойлгохгүй дээр нь авахгүй. Тийм чинь Монголын залуучуудаа захиад бол хэлээ сайн хөгжүүлээд дээр нь тий өөрсдөө мэдлэг чадвараа ямар ч гэсэн дэлхийн хэмжээнд Монгол ажилчид ямар ч гэсэн дэлхийн хэмжээнд ялангуяа энэ Шинэ Зеландд бол гологдохгүй юм байна гэж би ямар ч гэсэн боддог. Яагаад гэвэл Монгол хүмүүс тийм юм сурах чадвар ихтэй даасан зохицох чадвар ихтэй л гэж боддгийг. За тийм байна. Тэр боломж бол бүгдээрээ хүрдэж ирээд. Боломж бүгдээрээ л эргэлдээ яадаг. За Монгол гэсэн сэтгэлтэй энэ залуучуудын саналыг бол би бүрэн дүүрэн дэмжиж байна. Би ч гэсэн явмаар байна. Данч нас. Хэрвээ та бүхэн Шинэ Зеланд явъя гэж бодож байгаа бол хүсэж байгаа бол би та бүхэнд нэг утас хэлж өгөх үү? Сайн тогтоогоод аваарай. 99 88 0065 99 88 0065 энэ утсаар холбогдоод яаж Шинэ Зеландд бие очиж сурж болох вэ гэсэн бүх мэдээллийг та бүхэн авч болно. Энэ ус руу залгаад үзээрэй. Юмыг ааж битгүү. Аз тохиох юм билүү дээ мэ?
ер нь бол Шинзландд монголчууд бусад улс орнуудыг бодох юм бол харьцангуй цөөн байд юм байлаа. Гэхдээ энд бол ажиллах хүч бол маш их шаардлагатай байна. За түрүүчийн хэлдэг нарийн мэрэгжлийн хүмүүс бол их хэрэгцээтэй байна. Цалин бүнд үжигс их явд юм байлаа. ерөнхийдөө хэлний юм шүү дээ. Англи хэл үү? Тэ англи хэл. Нарийн мэрэгчлэр сурдаг юм уу? Сурж байгаа үү? Нарийн мэрэгчлэр сурдаг өөртөө би л дээ. Гэхдээ нөгөө хүн их цөлтэй болохоор. Бидний сургалтын зардал яаж вэ? Чи хөрөнгө мөнгө нэгт юм байгаа үү? Өөрөөсөө төлөөд юм. Хэдийг төлөх одоо? 7 ангийн 320 доллар. Яа, эдний гаруу. Тий. 7 хоногийн 25 цаг. 25 цаг хичээлдэг. Бүтэн цагаар хичээлдэг. Өдөрт 5 цаг хичээлдэг. Тэгээ амжиргааны зардал байна. Тий. Баяранд одоо хэд төлж байна энэ байранд? Энэ байранд 300 доллар төлдөг. Яа, хоолнд гэдэг яг уу. Гончоо сард. Тэгээ хоол сунд дээр өөрөөсөө аваад хийдэг. Манай Монголын хоол болохоор мах, гөрөл, давс тэгээд нэг жоо төмс өдрөө гэдэг. Ер нь хянал зардлаар бичдэг. Солонгос хоол гэж ингэж ярьдаг. Өөрөө хөдөлгөөний хоол болохоор маш их нарийн морцууд гişээ. Ажил хийж байна чи? Хэдэн цаас олж байгаа үстэй? Хичээлийнхээ дараа би нэг ресторан цэвэрлэе. За, цагийн хэд байх вэ? цагийн нэг 12 доллар. Манайх руу орно. Би мэдхгүй чи яаж вэ? Нэг солонгостой амьдардаг гэлөө. Тий. Солонгосчууд хэрвээ хамт амьдардаг. Оо дайггүй сайн хүмүүс. Ажгүй юм биш үү? Эндээ балкон дээр гарчих. За, камла хамнида. Ханаа юм уу? Паспорт юм уу? Манай сургуулийн оюутан солонгос менежер. Англи сургууль. Англи хэлний сургууль. За, амьд жишээ. Яаж сурч ажиллаж болдгийг. Гэхдээ ёо бишээ найз нараа. Тэр түрүүчийн хэлдэг мөнгөний үнийн дүн сонсоод битгий их толгоогоо бариараа бацлаараа. Энэ бол юу ч биш. Энэ бол мөнгө хийх боломжтой болцоотой газар. Энд сурч байгаа монголчууд бол хэн хамгийн урт цагаар ажиллаж байна уу? Хэн хамгийн олон ажил хийж байна уу гэдгээрээ хоорондоо уралддаг юм байлээ. Энэ бол өстой гайхалтай сайхан чанар шүү дээ, тийм ээ. Мөнгөч тэр хэмжээгээр их олдог, амьдралч баталгаатай, хажуугаар нь сурчдаг. Болж л биш үү? Болоо шүү дээ, тийм ээ. Би тав хүнийг ийшээ үнэхээр яваасаа л гэж бодож байна. Үндсэндээ бол баасан гариг. За баасан гаригчтэй бараг л пүрв гаригаас эдгээр чинь шоурчт юм шүү. Пүрв гаригийн орой баасан гариг хагас бүтэнсэн ингээд ер нь шоучин ард түмдээ нөхдүүд бол хаасаагүй гудамжинд бол энэ урлагийн сайн дурахны энэ сайхан тоглолтууд бол энэ тэмдэггүй болно. Циркч тоглож байх юм, хамтлагч тоглож байх юм, гоо 9 шидийн юмд байна. Хүмүүс сайхан амарч аятухтай цагийг бол өнгөрөөх бол бүрэн боломжтой сайхан газар. За харин энд бол гарцаар гарахтаа болгоомжтой байхгүй бол эндхийн жолооч нар бас жоохон танхаад дуу шүү. Ер нь гарцаар явган хүн зам тавьж өгнө мөгнө гэдэг ойлголт бол манайхантай ойролцоодоо ер нь болж бол хунчих гад л байна шүү тийм ээ. Тэр замаар хөндлөн гарахтаа бол их сайн анхаарч явж байгаараа гэж хэлэх байна. За Шинзландын нэг онцлог бол энд махчин амтан гэж ер нь баг байхгүй дээ. Ер нь махчин амтан бол байхгүй. Махчин амтан байхгүй болсон учраас бол шууд нь голдгоо нисэдгүй шууттай. Одоо нөгөө кивигээс ихсүүлээд ерөөсөө нэг тийм харахад шувуу мөртлөө газраар гүгээд идэг. Ягаад шууд нисцэхэ болчихвоо гэдэг ингээр ерөөсөө эн чинь махчин амтан байхгүй учраас амтан өөрийгөө хамгаалах тэр инстинкт нь устдаад тэгээд одоо шувуу гэсэн нэртэй мөртлөө хоёр хөлөөрөө майжганд явдаг. Ийм болцсон юм байлаа. Харин сүүлийн үед европчууд нэг муурын төрлийн амтан их оруулж ирснээс болж шувууных нь өндгийг бол их хэмжээгээр устгаж байгаад бол бас шувуу нэг нисмэр болоод байгаа юм уу? Яагаад байгаа юм нэг жоохон ганц хоёр далавчтай байд 3-4 м нисэж байлээ шүү. За энд ч хүмүүс юу дуртайгаар тийм дээ чөлөөтэй эчин зовонч гэж байхгүй. Юу насан жижиг дээ тийм ээ. Сайхан шүү дээ. Шараар голдуунаа. Манайхан татсан хатуу юм уухгүй. Найз нараа хатуу юмаа болцгоо юу.
Дурчин хүрээд байгаа бол шар хайрыг хаяа шимт суу хэл та эднэр шиг аа. Сайхан байгаа үстэй. Яа. Юм хамаа төхөрөөд их чинь юу болох гэж байна вэ? Энэ манай найз нар нэг буудлынхан, нэг багийнхан. Нэгтэн өнөхд ийм л хүнд очиад явж байна шүү дээ. Би тэр гоморхоод хэрэг байхгүй. Жилийн 260 хоног нарлаг байдаг Монгол сайхан киви орондоо зурга бараг 7 хонцлоо. Үнээр сайхан нутг юм уу? Кивичүүд нөгөө мауричүүд наршгаа сайхан сэтгэлтэй хүн тусрах андаа сайхан гэрэлтэж энэнцгэлж явдаг халуун дулаан харцтай сайхан хүмүүс юм аа. Нутгийн сайхан нутг юм. Стод нэг Монголын нутг байна. Бодмоор. Кивичүүдэд баярлалаа. Мауричуудтай ч гэсэн эдгээр халуун дотн эдгсэг сайхан нутгаж өөрийн хүн шиг хөндлөж газар орноо үзүүлж, ясан штан танилцуулж, идэ бодогараа дайлж, одоо юу байна? Мадгаа тавьдаг манах гэдэг шиг манай дээрээ, манай тоноороо гэдэг сайхан дулаагаар үдэж өгцсөн кивичүүдтэй баярлалаа. Тэрвээ болцоо байх юм бол бид энэ сайхан кивичүүдтэй орно. Эргэж ирмээр дээ. Баярлалаа кивичүүдээ. Баярлалаа. За харамсалтай кивичүүдийн оронд ирчээд киви шуугыг нь үзэж чадаагүй, киви жимсийг хамталж үзсэнгүй харамсалтай юм болсон. Гэхдээ дахиж ирмээр сайхан орон байлээ. Үргэлжлээд нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараа нь хэдүүлээ Индонезийн Балид уулзцгаая. Баяртай найз нараа.